Сайн байцгаана өрхөмт үзэгчтэй танин мэдхүү хэлээрэ ураатай Занга ТV-гийн цоошин дугаар үзэж та бүхэн төрөхөд бэлэн боллоо. За бидний үйл хэрэг дэмжиж үзэж та бүхэн лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн дугаараар биднэрт Монголын төхөг ярьж хөөр судлаач бэлгүүн судлаач тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. Чамдас өглөөний мэнд хүргэе. За өмнөх дугаар дээр Багдадын халифын шийдвэрийн талаар, за Дамаскын султааны санаачлагын талаар яригдаад дууссан. За үүний үргэлжлэлийг талаар за та өргөжлүүлээд нэг явах уу. За бас нэг эсрэг талыг бас ерөнхийдөө бол бас хэлэх хэрэгтэй. Багдад. За Багдад хот 762 онд байгуулагдсан байна. За Арабын ертөнцийн захирдаг Аббасидийн удмын халифын захиргаанд за их хөлийн газар болсон. Зүнч Мухаммед исламын ертөнцийг одоо үүсгэснээс бараг 100 гаруй жилийн дараа л энэ хот чинь үүссэн гэсэн үг л дээ. За ингээд Багдад бол 1001 шиний үлгэрт гардаг Шахразадагийн домогт хот юм. Одоо нэг 1001 шиний үлгэрт Шахразада хатан гэж ярьдаг шүү дээ, үлгэр ярьдаг. Тэрний домогт хот юм. За 515 жил ертөнцийн бүх эд баялаг Багдад руу орсжээ. Европ бол бүх л дундад Аз төв бүр энтэг Перс бүх энэ баялаг. За яагаад орсон байг бол очоод худалдаа арилжаа хийн. За тэгээд яах вэ? Алба татвар авж байгаа. Инхэр зэрэг Багдад бол ер нь бол маш сайхан хөгжиж. За тэгээд одон орон математик тэгээд шинжлэх ухаанууд, уран барилга, архитектур юу байдгийг тийм ээ? Гоёмсог сайхан барилгууд ингээд Багдадад баригдаж тансаг орд. За орд харш байна. Сүм дугам мишэтүүд байна. Мөн сургуулиуд Багдадад байгуулагдсан. Маш олон сайхан гоё цэцэрлэгт хүрээлэнгүүд Багдадад баригдчихсэн. Олон нийтийн газар, асар том худалдааны захууд, мөн усан оргилуурууд. Тэгээд нэг сонирхолтой юм нь бүр тансаг халуун усны газруудаараа Багдад алдартай байлаа. За Христос болон Жүүдийн исламын шашны төв нь болсон газар бол Багдад байсан юм. За энэ Багдадын энэ сайхан гоё газар одоо маш олон шашин, маш олон ус үндэстнүүд амьдарч исэн. Ийм болохоор зэрэг Багдад бол ер нь тухайн үедээ ертөнцийн соёлын төв нь болж байсан юм. За энэ ертөнцийн соён гэгээр л соёлын төв бол яахааргүй Багдад. Багдадын энэ гайхамшигтай сайхан эрдэмтэд, Багдадын маш олон мундаг мэрэгд, Багдадын одоо уран барилгачид, уран одоо сийлбэрчин ч гэдэм үү, маш олон хүмүүс ингэж Багдадад амьдарч исэн. Багдад баг ер нь тухайн үедээ 13 дугаар зууны үед 2 сая орчим хүнтэй байсан гэж түүхэнд тэмдэглэгдэж ирсэн. Үлгэрт яг ямар хот байдаг вэ? Энэ бол бодит амьдрал дээр Багдад биеэрээ биелсэн мөн байлаа. Ийм л хот байсан. Багдад хот бол. За энэ хотыг чинь одоо яаж ийн? Хүлээгүү эзлэхээр бэлдэж байлаа. Хүлээгүү 1256 оны онд Каспий руу очиж цэргээ амрааж агаад цаашаага хөдөлсөн. За яг ингээд байж байтал 1257 оны одоо хүлээгүү очиж цэргээ бэхжүүлэх гээд ингээд байж байтал 1257 онд Азербайджанаас Бихүү Жанжин хурж иржээ. Чи Хамзан руу явсан баха. Тийм. Агуу эзэнтэй. Хамзанд тэгээд байдал ямар байна? Хамзанд бэхлэл маш их байгаа. Би уул нь Хамадан руу явах санаатай байгаа юм. Тэгвэл Хамзаны талаар чи яагаад Хамзан руу довтлоогүй шууд над дээр ирсэн бэ? Над үнийг хэлээч. Агуу хаан хүү. За би Хамзанд очиж байгаад Багдадыг бүслэл байрыг нь эзлэхийн тулд маш олон бүх юмыг судалсан.
За энэ хот хүн ам цэрэг зэр зэвсэг ариун хоримтлогдчихсан байгаа учраас арга тактикаа сайтар боловсруулахгүй бол энэ хот автахгүй юм байна. Энэ хот эзлэгдэхгүй байна гэж би бодож байна. Бидний төсөөлж байгаагаасаа илүү амьдралдаа урд өмнө хизээж харж байгаагүй аврах том хот байна. Агуу хаанхүү. Би тэгвэл цэргийнхаа бэлтгэлийг маш сайн хазааж хангаж байна. Хэр зэрэг найдаж болох бол цэрэгтэй. Одоо байгаагаасаа илүү их ханга. Бэлтгэлээ бүр илүү базаа. Ассасины хаддаа уулсанд очиж тулалдж байснаас илүү их туршлах хэрэгтэй. Агуу хаанхүү. Ассасин бол яг хөө байгалийн саад бэрхшээл байсан. Энэ үнэ. Харин Багдад бол тийм биш. Багдад бол төсөөлөгдөшгүй. Бэхүү. Чи Багдадын талаар хитрхи их бишрээд байгаа юм биш үү? Үгүй ээ, хаанхүү. Би бодит үннийг хэлж байна. Ойлголоо. Цэргүүдийн бэлтгэлийг сайн ханга. Сайн ханга хэрэгтэй. Багдад халифын ордон. Монголчууд овтлбол Атлантын далайн Мароккогоос Магребуд хурж ирнэ. За тэгээд Тэгэр мөрний хөндийгөөс, Месопотамийн хөндийгөөс, дэлхийн өнцөг болон бүрээс бүх исламчууд хурж ирж биднүүсийг хамгаална. Тиймээс Багдадыг Аллах Тэнгэр үргэлж ивэлдэ багтаах болно. Ийм учраас байгалийн саад бэрхшээлч гэсэн альва дайн довтлохоо хийж байгаа түрэмгийлэгчч гэсэн Багдадыг хизээч эзэлж авч чадахгүй. Агуу Жафарууд ямар бодолтой байна? Таны зөвөө агуу халиф минь. Тэгэр Ефрат мөрний хөндий, Месопотамийн хөндий бол байглаасаа заяагдсан хориглолттой газар. Хизээнээсээ энэ ч олон 100 жилийн өмнө загалмайтнууд ирээд тулцсаар байгаад ялагдаад явж исэн юм. Ийм учраас Багдад бол яасан ч чадахгүй. Багдад бол эзлэгдэхгүй. Харин монголчуудад хамгийн том саад бол Месопотамийн хөндий байгаа юм. Мөн Тэгэр мөрний хөндий байгаа. Энэ байгалийн хориглолтыг яасан ч хүлээгүй хаан давж чадахгүй. Агуу халиф Монголын илчирлээ. Орвол би хаан хүү хүлээгүйгийн илч байна. Монголын эзэн хаан мөнхийн зарилгийг уламжилж яваа билээ. Агуу халиф танд энэхүү загтлыг гардуулж байна. За, энийг сайн хараадах юм. За, энэ загтал чинь юу гэсэн байна? Хо. Намайг бууж өг гэж хэлсэн байна. За, би яахаараа бууж өгдөг вүлээ? Ассасиныг дайлаар мортоход цэргээр тусалсангүй гэж намайг зэмлэж байна. Тэгээд алав татвар өгөхөө болсон байна. Алав татвараа өшөө цаашаа өргөжлүүлж өгөх ёстой. Агуу их хаанд үнчээ андгаалж исэн шигэ дахин үнч явах, үрд үнч явах ёстой гэж намайг тулгаж шаардсан байна. Ингэхгүй бол Тэнгэрийн цахилгаан шиг чамааг нэргэж тэнхээд арслан мэд тасчин хаяна. Улс оронд чинь амьд хүн үлдээхгүй. Бүгдийг үнсэн товрог болгоно гэж хүлээгүй надад энэ зурсыг явуулжээ. Би хариуд нь юу гэх вэ? Би юу гэх вэ? За. Алло. Шадарсаад бичгийн үнэ дуудаад. Саяар агтмард надад байгаа.
аян дайнд мордох ирчүүд бүгдээрээ надад бэлэн байгаа. Өш хорслыг минь өдөөх аваас бид нэр тэнгисийн усыгч ширгэн. Тийм учраас чамд би дагаар орхоос татгалзаж байна. Ажил албанда дөнгөж залгаж яваа. Залуу хүү минь. Амьдралын их зам чиний өмнө маш урт байна. Тиймээс хорсаанда дугуй буцуул дээргүй юу? Яг ингэж бич. Ойлголоо халиф. За Багдадын султан одоо халиф яг ийм хариу явуулсан. Ажил албанда дөнгөж залгаж яваа залуу минь чиний нас чин баг, цус чин шингэн байна. Амьдралын их урт зам чиний өмнө ярааж байна. Тиймээс чи хорсаанда дугуй буцуул дээргүй юу? За яг энэ хариуг хүлээгүй хан хөөн рүү явуулсан байна. Хүлээгүүгийн хуар Перс юу гэнэ? Цаац намаг их доорд үзчих шивтэй. Өөрийгөө ертөнцийн эзэн хаан гэж бодож л дээ. Энэ хөрс дэлхий дээр энэ ертөнцийг хөрс дэлхий дээр ганцхан Монгол ноёлдог. Энэ ертөнцийг ганцхан монголчууд захирдаг юм. Хэрвээ энийг ойлгохгүй байгаа юм бол мөнх тэнгэрийн цээрлэлийг хүртээгээд өгье л доо. Надад тэнгэрийн цэргүүд байгаа. Би өөрөө тэнгэрийн хааны удам билээ. Монгол хэмээх ертөнцийг захирах хөв тавилантай жинхэнэ эзнээ танихгүй байгаа бол таниулахаас Багдад руу хөдлөнө. Бэхүү жанжин цэргээ аваад Хамзаныг эзэл. Би Хамадан руу хөдлөнө. Өөр асуулт байна уу? Эрхэм жанж та. Алга, одоо ер нь Багдадыг номгодох цаг ер нь алерт болсон. Тийм ээ. Бид нар харин нэлээд удаан хүлээлээ шүү дээ. Шонхор. Чиний хэлдэг зөв. Бид нар харин ч их бэлтгэл хийсэн юм да. Одоо бидний бэлтгэлийн цэргүүдийн бэлтгэл хангалттай гэж үзэж байна. Багдадын халиф руу дахиад илчцаар. Бууж гэж хэл. Ойлголоо. Хэрэг байна уу да? Юу ч гэсэн зараадах. Тэгье. Агуу хаан хөө. За. Багдад руу илчир нь бол 3-4 удаа 5-6 удаа л зарсан бас. Бууж өгөхгүй л гэж хариу ирсэн байна. За ингээд яаж ийн? Хүлээгүй. Шууд уурандаа Монгол зан хөдөлсөн юм уу? Ингэж доромжлол гэж хүлээж авсан уу? Мөн бас сүүлчийн удаа явуулсан элчийг нь Багдадын халиф хороогоод түүнийг толгоог нь Багдадын хан дээрээс өлгөснийг ботход хүлээгүй үнэхээр хилэн бадарсан бололтой. Элчийг ална гэж байж боломгүй зүйл монголчуудын хувьд бол. Би цэргээ 3 хэсэгт хуваах бодолтой байна. Бэх ноён, баг төмөр, жанжин, санжааг шанчны өдөрцөн цэрэг, тэгэр мөрнийг гатлаад баруун талаас нь орох ёстой. Харин би өөрөө бас гол хүчээ аван Багдадын зүүн жигүүрээс довтлох бодолтой байна. Багдадын халиф бол биднүүсийн довтлохооныг баруун талаас их довтлох байх гэж бодоод тэр талдаа цэргээ их тавих байх гэж бодож байна. Харин Бакуба хот бидэнд тээг болох нь. Басра хот бидэнд бас их саад болох нь. Энэ хоёр хотыг авчдаг юм бол бид нар
тээгэр мөрөн дээр тулна гэсэн үг. Харин тээгэр мөрөн дээр очиход Санжаак жанчны удирдсан цэрэг хамгийн түрүүнд тээгэр мөрнийг гатлах ёстой гэж би шийдэж байна. Бусад жанчдууд ямар нэгэн санаа байна уу? Шин төлөвлөгөө байна уу? Таны наа төлөвлөгөөгөр чинь байлдаад үзье. Хэрвээ хэрэгжээд эхлэх юм бол таны төлөвлөгөөг улам цаашаа задлая. Агуу хаанхүү. Тэгвэл хөдөлцгөөе. За энхүү хүлээгүү хамдаан руу явлаа. Монголын эзэнт гүрний өмнө зүг. Сүм улсын баруун хязгаар Урайхада жанчны асар. Хүлээгүүгээс Багдад руу тулж байгаа чимээрлээ. Бид тэгтэл сүм улсын баруун хязгаарыг ямар ч л байсан мэдлэлд оруулчихад цаашаага доотлох төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Ямар ч л байсан сувдан гол бидний мэдэл орсон. Тийм болохоор бид нар баруун талаас нь л хумна. Хувлаа хоошо татагтаад явчихсан учраас сүм улсын хойд зүг болон зүүн хойд зүг сул болчлоо. Урайхада эзэнтэй. Одоо бид тэгээд ямар төлөвлөгөө зохиох вэ? Баян. Чи цэрэг аваад энэ талаар нь яг чиний цэрэг баруун өмнө зүг рүү болж игэл явах хэрэгтэй байна. Тогооны цэрэг бас яг адилхан чамаас жаахан дээд талаар явах ёстой. Анамын хаан тулсын баримжаагаар. Харин цагаан жанчныг би хойноос нь явуулаасаа гэж бодож байна. Цагаан жанжин хойноос нь орох хэрэгтэй. Хөх хилгээг би яах вэ? За, энэ яах вэ? Бид нар өшөө цаашаага явах тусам намаг балчиг, будааны тариалан, мордын хөлд шигдэж, цэргүүдийн хөлд бас шигдээд байна. Энэ нутгийн цагаагаар яас их бороотой. Тэгээд бас яасан халуун гамтай газар бай. Газар зүүн бэрхшээл бидэнд их саад болоод байна. Их хаанаас зарлиг ирэх хүлээгээд байна. Их хаан одоохондоо намайг цэргийн ерөнхийлөн жанчнаар томилчход байгаа. Тийм учраас сүм улсыг баруун зүгээс л хумхаас ор аргаалга. Ямар ч л байсан баг багаар ямах ямхаар ахиас ор аргаалга. Энэ ямар халуун бэ? Энэ халууны илэрлэл нь хийзээ дуусгал. Мөнхийн зунаараа байхан сайхан боловч үүрт бөхчөн байх юм. Урайхад эзэнтэй та зүгээр. Халуун орон. Чихшилтэй мөртлөө халуун орон байна. Энд яг хэдэн сард болж байгаа даа юм бэ? Энэ үү? Тий. Энэ бол 4-5 сар болж байгаа даа. 4-5 Сүм ус чинь өөрөө газар зүй тропикийн бүстэй дүүлээ. Тий. Тэгэхээр чи одоо 4 сар ихэр чи одоо бүр хүн амьсгалах эцэг халуун гэсэн үг. 4-5 сар гэдэг. Тэгээд ирнэ. Тэр бол аимшигтай халуун юу таарад ч тий. Тий, халуунаар таарад байна. Одоо үндсэндээ бол яг хизээч үйл болдгүй. тий тропикийн гэхэр чинь одоо яг урагш байгаа энтгрүүд өгөхөд байгаа. Тий, энэтхтэй одоо энтгрүүд өгөхөд байгаа. Тий, энтгрүүд өгөхөд байгаа. Тэгээ халуун учраас наа чинь их чиглэг бол бүр хэцүү бөхчим болов. Тий. За тэгээ баахан шавж мавж шумуул момол таарна. За тэгээ. За тэгээд нөгөө монголчууд ч өөртөө нөгөө халуун хүйтэн газрын хүмүүс учраас тэнд байлдаад өрхөд зүйлдэ их зутарна, дотроосоо зутарна, гаднаасаа ч ядарна. Тий. Энэ бол маш хүнд нөхцөл цагаагаар. Одоо үндсэндээ бол одоо бид нар өөрсдийнхөө байдлаар бодоод үзвэл бол одоо халуун зүүн нэмэх 40 градуст дээрээ эсхий хувцс өмсчөөд юм одоо юу зүгээр торгон хувцс өмсчөөд торгон дээрээ зүгээр хоёуд дуулга өмссөн байгаа. Тий. Дээл мэлний асуудал одоо мартин ш. Торгон хувцсан дээр туйгаа өмсөд тэгээ одоо халуун зунаар явж гин гэж одоо бид нар өөрсдийнхөө өнөөдрийн төсөөллөөр бол одоо буулгах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр чи одоо будааны тариалан гэж байгаа сувдан гол яриа байгаа. Будааны тариалан гэдэг чинь ингээд
тэр тариачаар түмч нь хөл нүцгэн өвдгөөрөө татсан өмдтөө доошоогоо ингэ сууж агаад будаа суулгаад ингээд энэ будаа тариалдаг арт түм байхгүй да. Тэр чи будааны тариалангаар ингээд явлаа гэж бодоход чинь зүгээр л чи усан дээр яваад байна. Намаг шиг дөг хүртлээ одоо шилбэний чин дунд хүртэл. Тий. Шилбэний гол хүртэл. Аха. Морд бол ирэн шийднэ. Энэ газар зүүн онцлог байгалийн цаг агаарын байдлаар нь маш их саад болчихно гэсэн үг. За сүн улсад явж байгаа дайн тун хэцүү хүнд нөхцөлдөө байж байлаа. Урайхаа жанжин болон бусад бүх жанжид мөн цэргүүд бүгдээрээ зутарж байлаа. Одоо мөнх хаан зарилгийг өгснөөс л хойш одоо яг хувлаа болуулна цаанаас нь орох ёстой байтал хувлаа асуудалтай байгаа. Бүх асуудал үсгээд хаан дуудагдсан байгаа. Балхаш нуур Монголын эзэнт гүрний мэдл хуршаахыг авч явж байлаа. Одоогийн балхаш нуур одоогийн хаан юм бэ? Казахстан. Айгу ойрхон байгаа юм биш чи. Хажууд байгаа юм биш. Тийм ээ. Иранаас гарсан шүү дээ. Тий, Иранаас наашаа гарсан. Тэгэхээр ч одоо баг замынхаа талын тулцсан явж гисэн. Тий, талыг тулцсан байна. Тэнд манай хуршаахыг аваа явж байгаа бол та. Харин тийм ээ. Гэхдээ ингээд бараг ер нь 4-5 хуршаах хуурамч байсан шүү. Тийм ээ. Одоо энэ бас хуурамч нь. Мэдх юм алга. Заавал яах вэ? Хэрвээ үнэхээр жинхэнэ нь байвал бидний эзний яас болох бол ямар ч лсэн Кушманы тушаалаар бүгдийг нь устгах ёстой шүү дээ. Тэгвэл ийшээ очие. Балгаш нуурын иргэд тэнцээ худалдаа арилжаа хийгээд явжлаа. Эдгээр балгаш нураас маргааш өнөөдөр өнччихэд маргааш замдаа гарна. Замд нь лотхоос. Бэлнү залуус шүү да. Билээ. Ингээд шолоохон хэлэхэд Назирит чи одоо жинхэнэ хуршаах мөн гэдгийг яаж мэдж байгаа юм бэ? Ямар ч лсэн мөн ч биш ч бай устгах хэвээр. Гэхдээ хүний гарцгүй байх хэвээр шүү. Хуурамч хуршаах бол биднийг өөдөөс алах гэж оролдоно. Жинхэнэ бол их баярлах байлгүй. Агуу эзнийг л суллах хэрэгтэй. Багдад дээр бараг хүлээгүү тулж байгаа Исламын ертөнцийг тэр чигээр нүгүү хийх гэж байна. Хэрвээ хуршаахаа бид нар суллчихл юм бол бид хуршаахаа хамгийн дөрөв суллах нь чухал. Багдад удаан тэсэх байхаа. Багдадыг ямар ч лсэн тийм амархан эзлэхгүй. Тэгээд ч түүхэндээ Багдад хизээ шинж эзлэгдэж байгаагүй. Мөн хааныг алхаар явсан манай дайчд яасан бол бүтлгүүцсэн баха. Мэдээгээр сонсоход тэд нар наашаа худалдаачдын мэдээ, жинчдийн мэдээгээр би сонссон. Бүтлгүүцсэн сорогтой байлаа. Одоо мөн хааныг алах тушаал авсан дайч ах дүүс маань бүгдээрээ байхгүй болсон юм чинь хуршаахаас болуулах хэрэгтэй. Хуршаахаас бид нар тушаалаа авах ёстой шүү дээ. Ядч байхад бидний хаш тусаад байгаа юм. Харин тийм ээ. Энэ хаши шиг хуршаах л бидэнд өгөндөө. Тэгтээ бас их үнэн чинь тий. Хуршаах худлаа боллоо. Шинэ хуршаах тоолё гэж бодож болтгүй юм баг та. Болохгүй. Дундаасаа гаргаж болохгүй. Уламжилж ирсэн ёс нь тийм. Тэгээд хуршаах өөрийн тусгай бэлдсэн хашишаар нөгөөдүүлээ одоо тэтгдэг болохоор өөрөөсөө хашиш олсон чи хинч хуршаах шиг тийм одоо юу бэлдэхгүй л гэсэн. Агаар эмзүүч шиг юм биш те. Тийм эмзүүч шиг юм би наваа яваад гисэн. Технологичиг наваа яваад. Тэр эмчиг наваа яваад гисэн нөгөө өвчтөнгүүд чи эмчийнхаа ханаас гүйж ин гэсэн л одоо ойлгомжтой. Бас тэр чинь бас нэг талаараа практикач холбогдолтой юм биш үү? Тий. Маргааш ихэд хүлээ. Тэги Назирит. Бэлтгэлтэй биш шүү. Тэр тодорхой. Балгаш нуураас маргааш нүглэн гарлаа. Тэд хаана биднээс энэ ч одоо Симэрхэн дагж байгаа ямар ч сан анзаарахгүй байна. 10 цэргэл дагаад байна. Замын хот. Бүгдээрээ хар нүмергөө өмссөн. Ийм халуун дуу. Цаац. Цагаан нүмергөө өмсөд мөрөгчдийн дүрээр орё. Бид мөрөгчд байна.
буянтнууд минь, цэргүүд минь, ус өгөөч, талх өгөөч. Бидэнд алгаа. Бид их хааны зайрлагаар яаралтай хар хором руу явж байгаа юм. Тиймээс та бүхэн замаас холдно. Замд ч нутахгүй зөндөө олон худалдаачид тааралдана. Тэрэнд ч итгэлтэй байна л да. Тэгэхдээ та нараас бид нэр үнэхээр өглөг авмаар байх юм. Бид өнөөдөртөө өглөг өгөхгүй. Өгжил таараа. Юуг нь авах гав? Бидний эзнийг. Шот сэлмэш. Одоо чиглүүрт хан шидэж байгаа. Наад хоёрын бариад ав. Нөгөөд нь байлдлаа. Яг 8 цэрэг шидэж байгаа штэ. 8 нүх нь 2 нь үлдэнэ. Хуршаах аав байна. Энэ дотроога хуршаах манай эзэн мөн үү? Өөрөө чи үзэхгүй юу? Тэгийг л да. Эзэнтэй гараад ир. Назир байна. Назирэд. Эзэн яагаад гарч ирэхгүй юм бол? Болгоомжтой онголоорой. Чи уягдуулгаа. Бэхэлсэн үү? Бэхсэн. Назирэд ч ороодох. За. Эзэнтэй яг төмөр хоёрдуулгандаг тулж байгаа байхгүй. Та миний эзэн биш байна. Энэ бас биш байна. Ах дүүс минь. Жинхэнэ эзэн биш байна. Одоо яах вэ? Олондоо. Одоо бид нар энтэг рүү явсан. Торгоны замаас агуулад явсараад 6 гусдагчаад байна. Кушман биднийг хаана хүлээж байгаа бол? Хойз рүү явъя. Би ботхтой. Кушман л мэдчихнэ гэж бодож байна. Одоо 4 өсөг байгаа шүү дээ. Кушмантай болцъё. Явцгаа. Яа. За ийхүү. Цагаан мөргөлж ийн. Хувцастай 8 залуу. Давхлаа. Сибирийн ойролцоо. Одоо энэ балхаш нуур. Тэгээ балхаш нуурын тишээ Инсэгээс өөдөөс нэрж байгаа. Инсэгээс өөдөөс нэрж яхийг ботход эднэр одоо тун утахгүй их тагнын уус руу дөхөх гээд байна уу да. Монгол алтай нуур руу ирэх гээд байгаа бол та. Одоогийн Оросын холбооны улсын хойд одоо Оросын холбооны улсын мэдлийн энэ манай Монгол алтай нуурын хойд хэсэг бүгд найрамд халтаа ус гэдэг байгаа шүү дээ. Уул Монголын халтаа тэгээд Орос автсан л байгаа л да. Тэрнээс хоошоо их хинээсээ төгсөн зам дээр мөргөлчд уулзлаа. За хэдүүлээв. За бид нар ч бараг 43 болчлоо доо. 5 дайчин яасан. Хуршаах эзэнтэй уулзах гэж хагаад гиндүүлээд аалуулсан. 6 хөсөг тэрэг яасан. Зургуулаа хурамч байна. Тийм ээ. Одоо дөрүүлдсэн байгаа. Одоо яах вэ? Бид нар чинь 43 байцтай. Тийм. 10-10-аараа нөгөө дөрвийн араас нь явъя. Кушман. Чи болж өгвөл хар хоримдор очиод дотоод байж ивэл яасан. Тэгвэл хуршаахыг хэрвээ хар хоримдор очих юм бол бид нар хуршаахыг аварч болох боловч бүгдээр хаалуулна. Хуршаах шаалуулна. Хар хорим очихоос өмнө эздээ суллах хэрэгтэй. Кушман. Чамд тэгэд ямар бодол байна? Энэ арай л нууц замаар яваад байна. Би ботхдоо монголчууд бол хүүтний ард түмэн. Тийм ээ. Эднэр тал нутгийн ард түмэн. Тийм. Эднэр байгалийн ямар ч үед дасан зохицож чадах эрсдэс уур амьсгалд төрж өссөн ард түмэн. Тийм ээ. Би нэг имийг дотроо бас гадарлаа байна. Одоо нуугаад яах вэ? Энэ 10 хотлаа. Одоо бид нар дөрвийг нэхнэ. Наа 4 ч хотлаа байгаа шүү. Тэгээд бидний санаад орохгүй замаар явж байгаа. Арилдаа гэдэг мөхшин. Чон хаашаа дагуулж явж байгаагаа хинт хэлэхгүй байгаа. Энэ бол зүгээр үзэгдэл чулуу хөөгдөлт. Биднүсийг чулуу хөөлгөөд цаг алдуулаад байна.
Сибирээр явах байх. Шивэр их Монголын их мэдлэлд байдаг. Тэд нар тэр газраас сайн мэднэ. Тэр л бүглүү газраар явах гэж би бодож байна. Бид нар тэгвэл тэр замыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхдээ энэ бол зөвхөн таамаг. Миний энэ таамаг үнэн байх гэж би бодоод байна. Юу ч гэсэн энэ дүрийн араас явъя. За, чи 9. Та нар 9. 9-9-өрөө юу. За, үлдсэн 8-аар ингэж явъя. Үгүй ээ. 11, 11, 10-аар явъя. Ганцаараа тэгээд сонгодоорооч үлдэж яах гэдэг юм бэ? Бодол давтах гаяа юу? За. 3 хаагд. 11, 11-ээрээ. 3 хаагд. Тэгээд тэр 3 хөсөг тэргийг очих гүцээд ямшласан уршаах байхгүй бол үлдсэн рүү цөмөр очие. Ойлголоо. Хаашаа явах вэ? Хар хорин руу явах зам байгаа. Тэр зам дээр хуршаахыг аваа явж байгаа. Тэр зам дээр аваа явж байгаа. Нөгөө зам дээр нь бас их алсаар тойрох юм байлээ. Энэ бол их хайгуур явах байх. Нөгөө зам нь бас л адилхан Алтан нурууны үүрсгэр явах байх. Тэгэхээр одоо би нэг юм хэлье. Их Памирын улсын өргөн хатасгатай газар нэг явж байгаа. Тэрний нэг нь очиж устгах хэрэгтэй. Алтайг дөгч байгаа. Сибирийг бас нэг дөгч байгаа юм байлээ. Бүгд замдаа гарыг. Ойлголоо. Тэр дөрөвдхийг нь яагаад устгахгүй байгаа юм бэ? Тэрийг тосдон тавина. Тэр Сибирээр явна. Тэр арай өөр. Бүгд хөдлөе. Урдуур байгаа 3 хөсгийг устгасны дараа араас тэргүү ганц үсэг гэрнэ. Тэрийг замдандаа хайж амдж яагаад устгах юм. Ойлголоо. Явцгаая. За 3 сал. Гэтэ арилтаагийн баг тэгж байгаа батай. Хүүт хүмүүс нутгаар аваа явах нь. Тэд чи өөрөөсөө халуун орны хүмүүс шүү дээ. Тийм. Тэгээд амьдрдаггүй ер нь очицгүй газраар нь ингээд явах юм бол бас өөрсөнд нь тэр замаар явхад ч хэцүү. Тэрүүгээр тээвэрлэгдчихсэн бас амар ах байсан болов. Арилтаа бол чулуу хөөлгөн. Торгоны зам ч юм уу худлаачдын замаар явуулж магадгүй. Тэгтээ өөрөө нэг замаар авч явах хэрэгтэй. Нэг арайч тэнгэртнээс яг ориг. Тий. Тэгтээ энэ бол тэр мундаг хөгшин 100-ын даргын л санааш яг аливаар навж явахыг зөвхөн тэр л өөрөө мэднэ. Хүлээгүй өөрөө ч хэлсэн. Та өөрөө энийг өөрөө шийд. Тэр энэ 6-аг устгахад яаж ийн? Зургуулаа хуурамч уршаах байна. За одоо яаж ийн? Үлдснийг нь одоо алах гэж одоо очлоо гэсэн үг шүү дээ. За ингээд энэ 3 цэргийн одоо энэ 3 хөсгийн хойноос нөгөөдөл чинь явцгаас. Яг хаана байгаа гэдг нь бас их мэддэхгүй болж байна л да. Яагаад ер нь одоо хуршаахынхаа төлөө ингэж зүтгэж байгаа нь бол тодорхой. Ямар ч лсэн суллах ёстой гэдэг нь бүгдээрэнд нь тодорхой байсан юм. Хамаадан хот хүлээгүй. Хамаадан энэ ч одоо энэ хотыг эзэлчихэл юм бол Багдад ер нь тэгээд ойрхон болж байгаа юм л да. Гэхдээ луурууд бидний замд гай болоод байна. Лууруудыг эхэлж буцсахын тулд би шонхор жанжинд энийг даатгамаар байна. Шонхор жанжинд руу илж явал лууруудыг сөнөө гэж хэл. Ойлголоо. Хамаадан ч одоо миний амд орлоо. Хамаадан руу илч цар буужиг гэж хэл. Хамаадан хот захиргаа. Хүлээгүй эзэнтэн гинөө. Бидний эзэн юм бах та. Үгүй ээ. Халиф бууж өгөөгүй цагт буужихгүй гэж хэл. Ойлголоо. Хаан хүлээгүй. Эзэнтэй. Хамаадан бууж өгөхгүй гэж. За. Тэгвэл хамааданыг бүсэл. Одоо хамааданыг эслэх цаг болсон.
Ширвэгчд шидэгчдийг авчир. Ойлголоо. Дар. Шидэд ингэж эхэлж байгаа. Хамадан хот руу. Хамадан 5 цаг тесний дараа Хамадааны цайзын хан нурж очиж л дээ. Даашта. Хөх Монголын төлөө хураа. Байлдаад ингэж бүгднгийн ингэж буцаагаад ийслээд авсан байна. Ард иргэдийг нь бүгднгийн чигсаа. Миний зарилгаар бүгднгийн цаацал хэнийг ч гаргаж болохгүй шүү. Өршөө. Аллахын нэрийг барьж өршөө. Танаас гуй. Бүгднгийн цаацал. Ойлголоо. Ард иргэдийн цаацал. За ингээд ард иргэдийн цааслаад алгаад хятад гэсэн. Энд чинь ямар гээчин сайхан орд гарш вэ? Хий амьдрдаг юм. Эртний дунд даазын мэрэгэн амьдрдаг юм. Энэ хүнтэй ч нэг уулзаах юм. Хаан хүү хүлээгүй. Хамадааны ард түмнийг алхаа болооч. Тэгвэл би танд зүтгэе. Чи чинь хин гэж хүн бэ? Би бол нэрт зурхаач Насираддын түүс гэгч хүн байна. За. Хамадааны ард иргэдийг цаазалж алж чадахын зогсоо гэж хэл. Ойлголоо. За. Чи тэгвэл одоо надтай Багдадыг эзлэх талаар зөвлөгөө өгөндөө. Би бол зурхаач, математикч, эрдэм номыг хөөсөн хүн билээ. Тиймээс би дайн байлдааны талаар мэдлэг хомс юм. Тэгвэл чи миний хажуу суу. Надтай чи энэ орчлын ертөнцийн талаар нэг сайхан ярьж, Дундад Азийн талаар, мөн Багдадын талаар надад маш сайхан ярьж өгөөч. Тэг яа. Хаан хүү хүлээгүй. Би Багдадад төрсөн. Олон жил би энд ч амьдарч байна. Өөрийнхөө бүх бүтээл төөрөлүүдээ бүгдийг энд ч тойрож байгаа. Харин Багдад хот бол эртний үлгэрийн сайхан хот юм. Өдөртж байгаа хүн л дэндүү бардам, шунал сувдаг сэтгэлдээ хөдлөгдсөн хүн байгаа. Тэрнээс ш Багдадын ард түмэн ямар ч гин буруугүй шүү. Альваад ард түмэн л дандаа хохирдог шүү дээ. Чи надад аян дайны цагт инэрэнгүү үзлийг номлож явах шиг байна. Хамадааны ард түмнийг зогсоо. Алж чадахын ч гэсэн ерэн зогсоё. Харин та миний хажууд байна шүү. Миний ах агуу их мөн хаан тань шиг хүнд их дуртай, үнэлдэг. Миний үгцэгч гэсэн тийм байсан. Би ч гэсэн эрдэм номтой хүнийг үнэлж хүндэлдэг юм. Тиймээс Хамадааны эрдэмтдийг бүгднийг алахгүй байх ёстой. Би өөрийнхөө зэргүүддээ энэ тушаалыг өгье. Одоо харин цаашаага Хамадаан дээр суурилж байгаад би явах болно. Гэхдээ Хамадааныг та эзэлсэн боловч Багдад эзлэгдэхгүй. Яагаад вэ гэвэл Тигр, Ефрат хэмээх хоёр том мөрөн байгаа. Энэ хоёр мөрний гатлан гэдэг бол дэндүү хэцүү. Харин чи яаж гатлах талаар над зөвлөгөө өгөхгүй мө? Би их бичгийн ажлаа хийж математик, зурхай, одон орноо судлаад байжсэн. Надад хамаагүй дээр. За. Гэхдээ чи Багдадыг дуусгахад намайг эзэлж дуустал. Натамт явж. Насираддын түүсийг хамаг юм бэлд. Энэ натамт явах болно. Ойлголоо эзэнтэй. Шонхорж анж. Луурын хаан тус. Одоо жижиг болсон байна. Эртний арабын нүүдэлчдээс салбарлаж ирсэн луур үндэстнүүд энэ утгаар нутгалдаг болоо л та. Ийхүү эднэр бүгдээрээ Багдадын халифад захирагддаг байжээ. Тэгэхээр тусгай дефакто маягийн улс үндэстэн бол луурууд байсан юм. Луурууд
Надад туршуул ямар мэдээ ирсэн бэ? Шонхор жанжин та. Эртний өмнө зүгээс нүүдлэн ирсэн бидууны угсааны салбар гэсэн. Тэгэхээр Жүүд үндэстнүүд болон Араб үндэстнүүд эртний Ассирийн суурин дээр тулгуурлан боссон болохоор ах トゥ үндэстнүүд болж таарч байгаа юм байна. За. Луурууд тэгээд надад бууж өгөх болов? Илчээ хүлээжлээ. Луур. Абдурахман. Монголын хүлээгүү жанжнаас илчээрч бууж өгч хэлсэн байна. Багдадын халиф биднийг хамгаална штэ. Тийм учраас би бол бууж өгөхгүй гэж хүлээгүүд хэл. Ойлголоо. Илчийн тэгээд буцаачих. Мэдлээ эзэнтэй. Луурын эзэн Абдурахман татгалцсан байна. Шонхор эзэнтэй. За. Утгагүй нар жаргах нь. Бүгдийн шүний турш наад луурын цайзыг бөмбөгд. Ойлголоо. За, шонхор жанжин одоо бүгдийн шүний турш луурын одоо цайз руу бөмбөгдөж эхэлсэн байна. За, луурчууд бол мэдээж хэрэг чадлаараа хамгаалж зүтгэж өөдөөс нь бас шидэж исэн боловч одоо галтаа чулуу шидэж исэн боловч монголчуудын хүрээнд ирэхгүй байсан юм. Арай ойрхон байсан болоо да. Харин монголчууд бол холоос бөмбөгдөж эхэлж байгаа юм. Шидээл одоо оньсон зэвсэг шидээл ингээл тусгал халтай юм шүү. Тусгал халтай. Монголын цэрэг зэвсэг бол маш сайн инженерүүдээр бүрэлдсэн болохоор цэрэг хайран бол энэ бол ер нь хохирол баг үзэх маягийн тулдаан болж байгаа. Холоос гэж найрч байгаа. За, луурын яг үүдэн гол хаалгыг бол нэр нь чиглүүлж байгаад шидээд байхад цаадуулан цаанаас нь хаалгаа давхарлаад гисэн. Яг ингээл хаалгыг нэгж хат тулж байгаа л дахиад хаалгаа давхарлаад шинэ хаалга хийж ухсраал дахиж тавих ч гэдэм үү. За, ингээд ерэн сүлдээ дийлээгүй. Өөр цайх үеэр ерөнхийдөө тэр хаалга бол эвдэрч нурж ойдсон. Ингээд тэр өглөө нь шонхор жанжин цэргээ удирдан ухаа хэмээн монголчууд тэр чигээрээ түрэн дайрч ороод луурын цайзыг эзэж авлаа. Луурчууд эцсээ хүртэл монголчуудтай байлцсан боловч Багдадын халифаас тусламж ирсэнгүй. Луурчууд өөрсдөө ч бас гайхсан. За, одоо эцсээ хүртэл тулдсан боловч бүгд ялагдаад бүгдээрээ бууж өгөөд одоо хөнөөлж хядуулах нь ядуулсан. Шонхор жанжин лууруудын газар нутаг дээр өөрийн одоо эрх мэдлээ тогтоож луурын хамгийн чухал газрыг эзэлж авснаар одоо монголчууд хамаадан лууруудыг эзэлж авснаар Тигр, Ефрат мөрөн дээр тулах нь. Нэгэд ингэж тулж авсан юм чинь одоо яах вэ? Багдад руу очно гэсэн үг. Багдадын засгийн газар цэргийн 37 том эрхтэнтэй эднэр бүгдээрээ шийтийн урсгалыг одоо дагдаг. Бас мөн буруу санаатай нэг сайд Айли гэдэг нэг хүн байсан. За, энэ хүн бол яаж ийж байгаад энэ халиф одоо Мустасимыг зайлуулад Айлигийн удмыг гаргая гэсэн бодолтой хүн байжээ. Тийм болохоор зэрэг монголчуудаас тусламж авч байгаад Аббасидын удам угсааны оронд Багдадад Айлигийн удмыг гаргая гэж энэ хүн бодсон. Тийм учраас хүлээгүү хаан руу шууд нууц илчээ уулъя гэж бодсон байна. Аббасидын удам Багдад агуу их Аббасидын удам иш үзүүлэгчийн дахин төрөхийг хүртэл бат бөх байх болно. Агуу их Мухаммед дахин төрнө. Зөнч Мухаммедыг дахин төртөл үрд Багдадын хэвээрээ байж Аббасидын удам захирцгаах болно. Өнгөрсөн бүх хугацаанд Багдадыг дайрсан бүхэн сүнж мөхсөн түүхтэй билээ. Өрөнд орны бүх исламчууд Багдадыг хамгаалах болно. Тиймээс альва далайн давлгааг ширгээж чадах мянган цэргийн сүрэн хүнтэй билээ. Тийм учраас Монголын их байлдан дагуулалт, Монголын их цэргүүд
Үерийн ус шиг, далайн цунами шиг, тийм ээ, далайн үер шиг дайраад ороод ирэхэд элсний ширхэг шиг манай агуу Багдад нэгт учраас ямар ч довтлохооныг тогтоон бариад уусхан шингээх өвдөстэй юм аа. Тиймээс бид нар буруу номтон зэрлэг монголчуудыг бод цохолно. Хамаадан лууруудыг гинт эзэлсэн нь эдний хувьд бол зөвхөн аз. Харин бид нар өөдөөс нь Багдадын агуу их цэргүүдээ гаргах цаг иржээ. Өөдөөс нь 500 мянган цэрэг гарга. Ойлголоо. Агуу халиф. Багдадын хаалгонгон 500 мянган цэрэг. Одоо Монголтой байлтахаар гарч ирсэн байна. Тэгэр мөрөн Ефрат мөрнийг хамгаал. Тэртээ тэргүй Месопотамийн хөндөй бол байгалийн саад юм а. Хорсоноос ирсэн тэр нэг залуухан нусхай. Багдадыг эзлэн гэж бодсон юм бах та. Ёстой горцсных нь гарц. За яг ингэж байтал хүлээгүй хаан ил талд илч явуулаад Багдад руу одоо худалдаачин янз янзын хүмүүс явуулсан. За энэ элчнэр нь Багдадын гудамжаар бол дүүрч эхэлсэн. Янз янзын дүүрээр. За энэ дотор байгаа Багдадд байгаа христийн шашинтнуудыг өөртөө болж игэл татаадах. Христийн шашинтнууд Багдадд байгаа христийн шашинтнууд биднэрт тусална. Олон жил исламын сүр далгаалган доор дарлуулж амьдарч байгаа болохоор ямар ч байсан тус болох болно. Харин бүх христчүүдийг амийн өршөөнө гэж хүлээгүй хаан хэлсэн байна. Ингээд сумны үзүүрт хотын гаднаас бууж өгөөж хэрвээ бууж өгөхгүй бол бид нар бол бут нэрг нь бууж өгөх юм бол бид нар амьд үлдээн. Мөн христ шашинтнуудыг бид нар урайлан дуудаж байна. Үнэн алдартны шашинтай Армяны цэргүүд, Гүржийн цэргүүд хаан тулсынхан бидэнтэй мөр зэрэгцэж тулалдж байгаа учраас таануусыг исламын шашны дарлалаас чинь хамгаална хэмээн одоо энэ тэндээс сумны үзүүрт ингээд загтал бичээд харуулж эхэлсэн байна. Христийн сүмүүд рүү харуулж эхлэх тийм тохиолдлоос гарсан. Хүлээгүй хаан яг энэ үед цэргээ зохио байгууллаа. Байж юу. Чи Сэлжукийн нутгийн Мосуулаар дамжиж Ромын Сэлжукийн зүгээс баруун талаар нь ороорой. Тийм болгоо зэрэг чи баруун талаар нь бүслэн хаах үүргийг би чамд өгье. Хит буха чи шонхортой нийлж байгаад Луристанаар буюу Лүрийн замаар давшиж ор. Тэгэхэр тэд нар маш их сандрна. Лууруудыг бут цогцсонд одоолт итгэхгүй байгаа мэдээчгүй явж исэн. Бат хааны 3 ач хүүхдүүд та гуруулаа цэргээ аваад Курдистаны зүгээс Багдад руу дайрна шүү. Харин би гол хүчээ аваад Хулванаар гавшин орох болно. Бусад жанжид бүгдээрээ энэ мэдээг хүрг. Шонхор, Санжаар, Баг төмөр, Бух төмөр энэ жанжидад бүгдээрэнд нь мэдээ хүрг. Бүгд өөрсдийнхөө чухал байр суурийг эзэл. Хамгийн гол нь 2 мөрөн буюу Тэгэр Ефрат мөрнийг өөрийн мэдэлд оруулна шүү. Харин бид Багдадыг бүр мөсөн одоо бүсэлж авах нь ойлгомжтой. Багдадыг тойр хинэгч буу гарга. Хинэгч буу орвол ертөнцөөс тасал. Ойлголоо хаанхүү. Бүгд байр-байраа эзэлцгээ. За одоо ингээд Багдад руу бүслэхэр боллоо. Халифын армийн 20,000 зэрэг Ефрат, Тэгэр Ефрат мөрөн буюу 2 мөрнийг одоо хамгаалахаар хурж ирж байлаа. 500,000 цэргүүд нь харин яг улаа тулах гэж байснаа гівгэнд хотоо хамгаалъя гэсэн тийм шийдвэр гаргаж байгаа болоо та. Их хэрэгэлдсэн байна. Багдадыг ингээд тойроод бүсэлчихсэн учраас. Тийм учраас хотоо хамгаалъя гэд уулын тулуул бас хизүүл юм болно байхлаа.
Ямар ч лсэн хотоо хамгаалах тал дээр цэргүүдийн дотор одоо маргаан гарсан. Яагаад вэ гэвэл Христ шашинтай, Жууд шашинтай цэргүүд бас эдний дотор байсан. Багдад дотроо гаднаасаа жигтэйхэн сайхан цэцгэлэн хөгжиж байгаа боловч улс төр шашны байр сууриас харах юм бол Багдад дотроо дэндүү бодлоотой бөгөөд хагаралтай байлаа. Тиймээс зарим цэргүүд нь улаан цай монголчуудын эсрэг тулж ирсний оронд хотоо хамгаалсан дээрээ гэж цэргийн эрхтнүүдийн дотор хэрүүл үүсч эхлэн тодорхойлсон байна. Ингээд яг 500 мянган цэрэг гарч ирээд их удаагүй хүлээгүүгийн цэргүүд тойроод ирэнгут нь буцаад Багдад хот дотроо ороод хотын дотроос хамгаалъя гэсэн шийдвэр гаргасан байна. 1257 оны 11-р сар хүлээгүү Багдадыг дайлаар мортох бүх бэлтгэлээ хангачаад одоо тушаалаа хүлээ өгөхөд л бэлэн болжээ. Багдад тэр харагдаж байна. Тийм ээ. Одоо ингээд бидний бүсэлтэнд хинтээ харьцахгүй, хинтээч уулзаж чадахгүй болсон. Хүлээгүй эзэнтэй. Тэгсэн. Гинтл би дайрах тушаал өгнө. Тэр хооронд Багдадын ард түмэн яаж самгардахыг нь хүлээх хэрэгтэй. Бүгд байр эзэлсэн биз? Эзэлсэн. Цэргийн инженерүүдийг тэр тигр мөрөн дээр онгоц бэлтгэж хэл. Эдгээр онгоцоор цудаж магадгүй шүү. Ус онгоцоор цудаж магадгүй. Тэгэхээр тигр, Ефрат гэсэн хоёр мөрөн дээр завьт цэргүүдийг тавь. Заваар зогтох юм бол өөдөөс нь байлдаа шүү. Ойлголоо. Үүнийг санжаарт даатга. Мэдлээ. Агуу ханху. За ингээ бүх замыг нь бол үндсэндээ хяналтаад авчлаа шүү дээ. Ер нь их нэлээ айхтар том дайны одоо амар том бүслэлт болж агуу том дай эхлэхэд тодорхой болсон. Зөв. За ингээ ямар ч байсан бид нар бас Монголын төвийн сайхан ярьжсэн судлаач бэлгүүндээ баярлалаа. Үзэгч та бүхний зүгээс бас бидний үйлдэл хийдэмжиж лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За бидний одоо авсан статистикаар бол манай одоо үзэгчдийн 50% нь юусаа subscribe дартсан байлээ. Тэгээд та бүгдийг бас өөрийнхөө цаг заваа зориулаа дараарай гэж уриалж байна. За энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаад дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяр та.